аж үйлдвэр. Төвийн бүсийн эдийн засгийг төрөлжүүлэх, металл боловсруулах, металл бус эрдэс бодисоор хийсэн бүтээгдэхүүний үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулж, үйлдвэрлэл технологийн паркийг хөгжүүлнэ. Дархуул аймгийн хувьд одоо байгаа суур үндсэн дэд үтсийг түшиглээд хөнгөн хүнсний үйлдвэрлэл, за шинжлэх ухааны технологи, инновац шингэсэн нэмэн өртөг шингээсэн үйлдвэрлэлүүд, за мөн хүнд үйлдвэрлэлийн суур баазын түшиглээд хүнд үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэлийг байгуулах ийм төвийг бол Дархан уул аймаг дээр байгуулах бүрэн боломжтой. Дархан хот жишээ хүнд аж үйлдвэр бидний Монгол улсын цорын ганц металл ураг боловсруулах ийм зогсбор үйлдвэрийн суурин тэнд тавигдсан. За бас ирээдүй байна. Сэлэн аймаг. За Сэлэн аймаг мэдээж ганц тариалан бус нутаг. Гэхдээ уул уурхайтай. Хэлийн худалдаатай. За дотоодын бүтээгдэхүүн харах юм бол Дарханаас бүр 2 дахин том шүү. Дархан бол 754 төгрөгийн дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Эрдэнэ Сэлэнг 1 их 80 250 төгрөг. Бараг 2 дахин илүү. За Төв аймаг маань бас л Дарханаас том. 1 их 80-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ мөнгөн урсгалыг нь худалдааны эргэлтийн банкны эсрэгээр Дархан 694 мөнгө төгрөг. Нөгөө хоёр аймаг маань 240 260 бараг 3 дахин баг. Тэгэхээр эдийн засгийн төвлөрөл татах хүч нь хаана байна гэдгийг эндээс харагдаж байна. Дархан хотод гангийн зөрчил үргээд төмрийн өдөр Сэлэнгийн төмрийн өдрийг түшиглээд Дарханд гангийн үйлдвэрийн зөрчил үргээд маш том барилгын материалын үйлдвэрлэлийн дотоодын төмөртэй арматурын хэрэгцээг хангах энэ том үйлдвэр баригдахаар 14 мега төслийн хүрээнд хэрэгжихэр болж байна. Дархан төвлөрөө төмөрлөлийн үйлдвэр баригдан. За манай Сэлэнгийн аймагч өөрөө төмрийн хөдөртэй, бас нүүрстэй, байгалийн маш их баялагтай байна. Тэгэхээр эдгээрт нь яг чиглэл тус бүрт нь ингэж боловсруулсан саналтай байгаа болохоор Сэлэнг аймаг төвийн бүс бол хөгжих боломж бүрэн нээлттэй. Зам харилцаа эдийн засаг маш сайн өгсөн. За тэгэхээр гангаа үйлдвэрүүдэд мөн л уушил төрөмжлөлт компаниудын хөрөнгө оруулалтаар харин улс илүү энэ үйлдвэрийг явуулах хэрэгцээ орчнын бодлогын шийдлүүд нь гаргана магадгүй төсвийн хөрөнгө оруулалтаар бид нар зарим дид үтцтэй судалгаа зүйн дээр оролцсон ийм төлөвлөлттэй байна. За дараад нь манай аймгийн бидний бодож байгаа бодлого бол хүнд аж үйлдвэрийн паркийг бол сайхан суман дээр төлөвлөж байгаа. Монгол Улсын засгийн газар бид саяны харигдын хурлаар хэлцээд уламжилсан байна. Тэнд бид нар юу хийх вэ гэвэл бетон хийцийн үйлдвэрлэлүүд. Тэнд өөрөөсөө ил сайрган байдаг, цемент нь байдаг. Бүх дид үтсэн шийдэгдсэн ийм манай томоохон сумуудын нэг баруун бүсээ бол хамгаалаад тэндээ бол бас томоохон хүнд үйлдвэрлэлүүдийн төв байгуулахын боломжийг аж үйлдвэрийн парк байгуулах боломж байна. Тэгэхээр бүсээр хөгжүүлнэ гэдэг чинь стандартаа яаж өрөх вэ гэдэг асуудал чинь бодлогын түвшинд явж байна. Тэгэхээр энэ төвийн бүсдээс чинь ямар стандарт хэрэгтэй нэг хөдөө аж ахуйн чиглэлээр газар тариалан гэж чиглэлээр олон улсын дэвшилтэд технологи инновац шингэсэн ямар стандартууд байгаа тэрийг бид судалж гаргаж ирэх шаардлагатай. Энэ хүрээнд төлөвлөж байгаа ажлууд богино хугацаанд хэрэгжихэд иргэд аж ахуй нэгжийн оролцоо өөрөө чухал үр гүйцэтгэх нь. Иргэдийнхээ оролцоог хангах чиглэлээр олон нийтийн болон бодлогын мөн гүйцэтгэх төвшнээ ялангуяа шинэ бүтээл оновчтой санал, инновац технологийн нэвтрүүлэх, тухайн бүсийн өсөлдөх чадварыг хэн хэрхэн тодорхойлох вэ? Хэн яаж оролцож хэрэгжүүлэх вэ гэдэг рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг бас төрөл бүрээр зохион байгуулж байна. Иргэд аж ахуйн нэгжүүч гэсэн нэгтгэх санаачлагтай олдсож байгаа.